Пранаг татдаг. Таны прана өндөр байвас тань дээр ирэх хүмүүсийн прана буюу эрч хүч нэмэгддэг. Прана сул байвал тантай байхыг хүсэх хүнгүй болдог. Параметр дэх прана огт байхгүй болвоос та оршихыг үл хүсэх болж амиа хорлох сэтэл төрнө. Амиа хорлох сэтэл нь ердөө прана үгүй болсны шинж тэмдэг. Хасах прана. Энэхүү сэтэл нь пранагийн хамгийн бага хэмжүүр юм. Эрч хүчийн түвшин бага зэрэг нэмэгдэхэд танд амьдрал боломжийн санагдаж ахаад үйл ялдаг нэмэгдэхэд урам зориг орж дахиад жоохон дээшлэхэд бүтэц сэтгэл сэргэж дахин нэмэгдэхэд амьдрал хайр баяр баясгаар дүүрч эхэлдэг. Харин эрч хүчийн түвшин дахин нэмэгдвэс та өөрийгөө огторгуйтай нэгдмэл гэдгээ мэдэрнэ. Өөр ямар нэгэн зүйл байхгүй ухаарна. Таны итгэл үнэмшлийг юу ч үгүй хийхгүй. Прана буурч байгаагийн анхны шинж тэмдэг нь эргэлзэх сэтгэл төрөх. Танд эргэлзэх сэтгэл төрвөөс таны эрч хүчийн түвшин буурч байгаагийн илрэл юм. Та нэг зүйлийг анзарч байсан уу? Таны пранаяма бастрика сүдэршин крия хийгнэц. Эргэлзэх сэтгэл үгүй болж байдгийг та анзаарсан уу? Эргэлзээ үйл ялэг сүлдэж орж ирнэ. Праны түвшин буурч эхлэхээр бүх төрлийн эргэлзэх сэтгэл, өөрийн болон өөрөөлийн талаарх эргэлзэх сэтгэл, шийдвэргүй бус байдал их зэрэг шинжүүд илэрнэ. Эдгээр нь праны түвшин буурсны илрэл болно. Праны түвшин өндөр байх аваас та хүмүүст найдас ивэл өршөөл хүлээх боломжтой болно. Та хэнийг ч өшгөж ивэж болох болно. Бүх сар зүйл явн одно. Жижиг шажиг зөөр шамдалж арилан одно. Прана гайхамшигыг бүтээн. Прана их байх тусам таны сэтгэл өндөр байж, прана бага байх тусам хүнд хэцүү байх болно. Пранаяма амьсгалын дасгал нь бидний амьдралыг гүйгүүлэх нэгэн зүйл мөн. Эрүүл мэндийн хувьд өөрөөр хэлбэл сэтгцийн эрүүл мэнд, биеийн махбодын эрүүл мэнд, оюун санааны эрүүл мэндийн хувьд прана маш чухал үүрэг гүйцэтгэв. Прана гэдэг нь өөрөө их чухал зүйл. Их усүр амьдралыг тэтгэгч гэсэн утгатай.